Өгдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За багш нь өнөөдрийнхөө математикийн хичээлээр талбай өгөгдөлтэй ажиллах талаар баттгал хичээлийг хүргэж байна. Дүрсийн хүрээний урт талбайг олоорой гэсэн заавар өгөгдөжээ. Танилцъя. Тэгшүнцэгтийн урт нь 6 дм, өргөн нь 4 дм бол уг тэгшүнцэгтийн периметр, өөрөөр хэлбэл хүрээний урт гэсэн үг тийм ээ, талбайг олоорой гэсэн бодлого өгдөжээ. За дециметр гэдэг маань болохоор дэвтэр дээр багтахгүй 1 дм маань 10 см-тэй тэнцүү байдаг шүү дээ. Тэгвэл 6 дм 4 дм урттай дүрсийг зурна гэвэл дэвтэрт маань багтахгүй. За тэгвэл бүгдээрээ одоо яах вэ гэхээр өгөгдсөн дүрсийг 1 дециметрийг 1 см-ээр төлөөлүүлэн зурж болно, тийм ээ. За багш нь ойрол багцаад 1 см-ийг 1 дециметрийг 1 см-ээр төлөөлүүлээд ингэж зурлаа. За одоо энэ дүрсийнхээ хүрээний уртыг олъё. За тэгшүнцэгт маань 2 өргөн, 2 урт өгөгдсөн байна. За тэгвэл энэ дүрсийн хүрээний уртыг олохдоо 1 урт 1 өргөний нийлбэр ахаад яг цааталт нь ижлэх нь 1 урт 1 өргөн байгаа учраас 2-оор үржүүлж болох юм тийм ээ. За тэгвэл урт дээр өргөнийг нэмлээ 2 дахин авч болох нэ. За бодлтын өөрсдөө хийгээрэй хүүхдүүдээ. За талбайг олъё. За талбайг олно гэдэг талбай гэдэг маань яг хүрээний уртаас ямар ялгаатай юм бэ гэвэл энэ дүрсийг квадратаар дүрэх хэлж байгаа. Гэхдээ одоо ямар хэмжээтэй квадратаар дүрэх үү гэдэгт дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ маань өөрөө дүрс маань дециметрээр өгөгдсөн байна шүү дээ. Тэгвэл бүгдээрээ дүүргэх квадрат маань 1 дециметр квадратаар дүрнэ гэсэн үг. 1 дециметр квадратаар дүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл урт өргөн нь хаашаашаа 1 дециметр байх. За тэгвэл одоо бүгдээрээ өргөндөө 4 дециметр хэдэн ийм дециметр орох вэ гэдгийг үзье. 1 2 3 4. За өөрөөр хэлбэл хүүхдүүдээ 4 ширхэг квадрат орж ийн гэсэн үг. За тэгвэл хэдэн 4 орох вэ гэдгийг бүгдээр одоо тоолж үзье. За сайтар ажиглаарай хүүхдүүдээ. За 2 дахь 4, 3 дахь 4, 4, 5, 4. Нийтдээ 6 4 орж ийн. Өөрөөр хэлбэл ийм квадратаар энэ талбай дүрхэн байна. За бодлтыг хийж үзвэл сая хэдэн 4 орсон билээ хүүхдүүдээ? 6 4 орсон шүү дээ. 6 4 нь 24 дециметр квадратаар дүрхс учраас квадрат. За үүнийг юу гэдэг бахна? Талбайг олох гэж хэлнэ. Эдгээр бодлогуудыг бодоорой. Тэгшүнцэгтийн урт нь 7 см, өргөн нь 3 см бол уг тэгшүнцэгтийн периметр талбайг олоорой. За дэвтэртээ дүрсээ зураад эхлээд хүрээний уртаа дараа нь талбайгаа квадратаар дүүргэж олоорой хүүхдүүдээ. Бодлого тэгшүнцэгтийн урт нь 8 м, өргөн нь 2 м бол уг тэгшүнцэгтийн периметр талбайг олоорой. За мөн метрийг дэвтэр дээр зурхад хэцүү учраас 1 метрийг 1 см-ээр төлөөлүүлж зураарай. За дараах өгөгдлийн зурган болон хэрчмэн диаграмаар дүрслээрэй гэсэн байна. За одоо бүгдээр өгөгдлийн харъя, хүснэгтээр өгөгдсөн байгаа. За гэр хүртэлх зай сургуулаас гэр хүртэлх зай 500 м. Номын сангаас гэр хүртэлх зай 800 м. Тоглоомын талбайгаас гэр хүртэлх зай 100 м. Дэлгүүрээс гэр хүртэлх зай 400 м. За тэгвэл бүгдээрээ одоо үүнийг эхлээд зургаар илэрхийлье. За тэгвэл ийм дүрсийг, ийм ягаан дүрсийг 100 м-тэй тэнцүү гэж үзвэл хэрхэн дүрсэлж болох вэ? За сайтар хараарай хүүхдүүдээ.
За гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэл 500 м. За тэгвэл одоо хичнээн ийм дүрсийг зурах бол хүүхдүүдээ. За зүйтэй 100 м нь нэг ийм ширхэг дүрстэй тэнцэн шүү дээ. 1 2 3 4 5 За зүйтэй. За зурчлаа. За тэгвэл одоо та нар бие дагаад номын сан тоглоомын талбай дэлгүүрээс гэр хүртэлх зайг 800 100 400 м өгдөлтөөр зураарай. За багштайгаа тулгаарай. Зүйтэй ингэж зурсан байх гэж бодож байна. За одоо энэ өгөгдлөө бүгдээрээ хэрчмэн диаграмаар дүрслэе. За хэрчмэн диаграм байгуулахын тулд ямар ч диаграм тийм ээ багнан болон хэрчмэн диаграм байгуулахын тулд эхлээд гарчгаа бичих хэрэгтэй байдаг тийм ээ. За гэр хүртэлх зай. За одоо бүгдээрээ диаграмаа байгуулахын тулд эхлээд босоод зураасаа тэнцүү хэсэгт хуваах хэрэгтэй. Өгөгдөл маань 100-100-аар өгөгдсөн учраас бүгдээрээ 100-аар хувааж болно. За 100, 200, 300, 400, 500, 600 гих мэтчлэн 900 хүртэл явж болно. За одоо хэвтэй зураасаа мөн тэнцүү хуваах хэрэгтэй. Бид нар 5 нүдээр хуваадаг, 4 нүдээр хуваадаг тийм ээ. За яг ижил хэмжээтэй байх хэрэгтэй гэдгийг анхаараарай. За одоо бүгдээрээ зүйтэй тухайн объект байгууламжийнхаа нэрүүдийг бичих ёстой. За сургуулиас гэр хүртэл зүйтэй 500 м байгаа. За энэ маань хэрчмэн диаграм. Өөрөөр хэлбэл яг хэрчим шиг нэг зураасаар илэрхийлэх юм бол хэрчмэн диаграм болдог байгаа. За одоо өгөгдөл дээрээ хэмжээгээ тавьчихна. За тэгвэл одоо бүгдээрээ номын сан тоглоом дэлгүүр хүртэлх цайг бие дагаад зураарай. За багштайгаа тулгаараа хүүхдүүдээ. Сайн байна. Одоо хэрчмэн диаграмыг ажиглаад асуултанд хариулаарай. Гэрээс хамгийн хол байдаг байгууламжийг нэрлээрэй. За тэр диаграм маань өгөгдсөн байна. Номын сан тоглоомын талбай 2 хэдэн метрийн зөрүүтэй вэ? Бодолтыг хийгээрэй хүүхдүүдээ. Хамгийн ойр нь юу вэ? Бүх байгууламжаар орно гэвэл нийт хэдэн метр явах вэ? За 2 дээр нь хариулт бичих юм байна. 2 дээр нь бодолт хийхээр байна. За хариулт болон бодолтыг бие даан гүйцэтгээрэй. За багш нь гэрээ 3 бодлого өгсөн байгаа. Нэг нь геометрийн агуулгатай хүрээний уртгалын талбайг олох, нэг нь илэрхийлэл, за дараагийнх нь хэрчмэн диаграмаар дүрслэх бодлого өгсөн байгаа. Өгөгдөл маань хүснэгтээр өгөгдсөн байгаа шүү. Сарн найзуудынхаа дуртай өнгийг асууж үр дүнг хүснэгтээр үзүүлв. За энэ тоонуудыг харж агаад диаграм байгуулаарай хэрчмэн. Анхаарал хандуулсан хүүхдүүдэд баярлалаа.